багштай тийм ч хордон байх гал ахал та. Ээлж таалж үзүүр мүзүрийг нь нууглааж те. Hello. Бүгдээрээ согт маань тавтай морил юм нэгтийг болондоо зориулаад энэ жилийн турш юу нэгсэн бэ гэдэг бичлэг хийх гээд сууж байна. Одоо надад бол бүх нэгсэн юм маань байхгүй байна. Гэхдээ би одоо өөртөө байгаа юмнуудаа үзүүлэх гэж байна. Миний хажууд болохоор одоо яг ийм том уутаар дүүрэн миний нэгсэн юмнууд байгаа байхгүй юу? Би бүгдийг нэг харцгаа энийг 100 талтаа тавьчих. Тэгээ нэг гаргаад ирчих. Хамгийн дөрөвөнд малгай. Энэ малгайг би бараг л 3 удаа зассан заяа. Тэгээ эцэст нь ийм хэлбэртэй малгай болж хувирсан байна. Эсвэл хөөрхөн. Тэгээд чөлөө товцсон дээр ялангуяа хар бараа хувцсан дээр амар гоё өнгө нэмээд тэгж харагдуулдаг. Дараагийн шууд ингэ дээрээс нь ингээд санамсруу байдлаар гаргаад ирж байгаа шүү заяа. Нэг амар англиал. За энэ бүх малгайнууд, энэ бүх цүнхнүүд мөхнүүд гэсэн юм байхгүй. Угаасаа ч би тийм юм их юм нэхээгүй. За ийм хөргөн цөөх байна. Энэ цөөхийг болохоор энэ маш нарийнхан утсыг 3 давхарлаж ингэж нэгсэн. Тэгээ дээдэлтэй юм жижигхэн хөрхөн гүзээлцэгний юм чимэглэлтэй. Тэгэнгүүт ганцхан уцаа хийгээл эсвэл алга болохооргүй юмаа хийгээд түлхүүр байх юм бол тэрийг эндээс нь гогцоодоо зүүцэн ч болно. Иймэр хөөрхөн. Тэгэхэд нэг малгай гарч ирж байна. Энэ малгайг би өөр яг адилхан материалтай, адилхан хийтэй, өнгөтэй ийм зангиатай хийсэн. Тийм гоё болоогүй, гэхдээ нэг ч тийм муухай болоогүй. Өмсөж болохоор ийм малгай хийсэн байна. Та нар билээ. Тадан! Гүзээлцэгний малгай байна. Энэ гүзээлцэгний малгайг маань нэг найз маань авъя гэсэн чинь би тэгэж өмсөд үзье хэрвээ зөхгүй байвал яах юм бэ гэсэн баггүй юу. Үнэхээр зохиогүй. Уг нь айгүй хөрхөн стилтэй яг л нэг юм хөрхөн гүзээлцэгний малгай өмсөд явж ивэл тохирмоор тийм стилтэй охин баггүй юу. Даанч тэгээд энэ малгай маань зохиогүй. Тэгээ миний арцгар үсэнд бол хөрхөн зохитгий. Тэгээ болохгүй хадгалж агаад охиндоо ч гэсэн өмсүүлсэн яах вэ гэж бодож байна. Нэг л мэдхэд 2 нас хүрсэн байна. Нэг л мэдхэд баг 20 үрч хэлгүй. Тийм ч хордон байх гал ахал та. За юу ч гэсэн энэ бол миний бас нэг дуртай малгай. Айгүй юм бүтээлч хаастай юм. Одоо нэг гарч ирж байгаа малгай болохоор ээжтэй зориулж нэхлээ. Тадан! Ийм хөрхөн. Тэгээ энэ малгайг ээж өмсөхөр бүр үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг заяа. Малгай зохидог тусдаа нэг хүмүүс байдаг штеп. Яг тэдний нэг нь ээж. Тэгтээ баргийн малгай зохихгүй. Тэгтээ яг зохисон малгай нь бүр амар өөр харагддаг. Тэгээ ээж нэг удаан гой хадгалж өмсөж байгаад тэрийг нь би яхад уламжлаад авах хаа. Тэгээд ээжтэй нэгэж өгсөн. Тэгээд ээж минь надад үлдээсэн. Тэгээ би одоо хүртэл өмсөж байгаа ингээд гой яриад өмсөл гоё ах гэжсэн. Ахад нэг инээдтэй юм гарч ирнэ. Тадан! Малгай өмсөх дургу хүмүүс хэдэн штэ. Үсээ боох дуртай. Тэнгүүд малгай өмсөхөр нүсээ заавал задлах болчиход идэг. Эсвэл доор боох болчиход идэг. Тийм хүмүүст зориулж энэ малгай хийсэн. Залуухан хүмүүстэд бол зүгээр гэж би бодоод байгаа. Яад гэхлээр эндээ ийм игдүүтэй ийм 2 чимэглэлтэй. Одоо ингээ харах юм бол ийм ингээд тэнгүүтлээ энийг ингээ толгойнхоо орой руу хийгээд яг хөмсгний чин дээгүүр давж харагдаад өстой өөр харагддаг. Тэгээ хар дээрээ ийм гялтгансан ийм гоё материалтай. Нэг бол дүүнэртэй өгнө. Дахиад нэг хөрхөн малгай байна. Энэ малгай одоохондоо эзэнгүү заримдаа хүнд зориулж яг тэр тухайн хүнийх нь онцлогтон зориулж, дуртай зүйлд нь тааруулж гээ юм нэгтэг баггүй юу. Тэнгүүд зарим тохиолдолд зүгээр л нэгтэг. Хэрэг хутас үлдсэн байна гэдэгт нь тааруулаад тэнгүүд энэ малгай болохоор яг тэгж бүтсэн малгай. Миний бас нэгтэг малгайнуудын нэг юм дөрвөлж энэ сэрсэн юм шиг энийг өмсөнгүүд яг энэ 2 талынх нь овгор нь муурны чих шиг ингэж харагддаг байхгүй юу. Энэ малгайг өхөн гарч ирнэ гэж би бодож байна. Гээ хадгалчээ.
Эзэн нь ингээ үзээд чаж юм л үү те. За. Миний номны ууд. Хүмүүс бас номыг гоё уншдаг юм билээ. Гамтай ингээд гадна талын хавцсан нэг юм гоё те. Тэгээд миний уншдаг номыг уншдаг болохоор бүр ингэж ээлж таалж үзүүрийг нь нууглааж те. Муухагаар яхавал ингээд хурууны ингээ хэр ортлон ингээ эргүүлж, буцааж эргүүлж, тэмдэглэж гэж уншдаг. Дээрэс нь байнга цүнхэндээ авч авахаар яагаад гэдэг вэ? Хууцных нь үзүүрүүд нь гадагшаанаа эргэж мэрэгчээд идэг. Гоё ээжийнхаа Монголоос авчирч гисэн номонд зориулаад би энийг хийсэн. Би эндээ гоё миний логотой. Жохон болох логотой. Гэхдээ яг би хийсэн гэдгийг мэдээж байгаа болохоор гоё. Өөртөө байсан зүгээр улаан утсыг ашиглаад ингээ хийцээ. Номоо дотор нь хийгээд тэгээ ингээ эргүүлээд энд нь ингээ хавчуулаад ингээ дараагийнх нь болохоор би iPad-ндаа зориулаад хийсэн. iPad-ны гаднахыг ингээ хамгаалгаа цүнхэн дотор хийж явах та. Хөрхөн өөрийнхөө дуртай хээтэй ийм iPad-ны гэр нэгсэн. Мэдгүй хүмүүс ахын бол энэ бол миний хамгийн дуртай хээ. Checkers гэж авах байхаа. Gingham гэдэг нэг хээний төрлөөд штэ. Тэр нь болохоор тэг 3 өөр төрлийн өнгө ордог байхгүй юу? Яг юм одоо хар, цагаан, саарл ч юм уу тэгээд тэр нь ингээ ирээлжилсэн. Эсвэл таалагддаг. За юм байна. Түрүү ээжтэй нэгсэн гээд малгай харуулж ирсэн штэ. Тэрнтэй адилхан юутай ийм топ байгаа. Зүгээр ингээ хар хувцсны гадуур, цагаан цамцны гадуур ингээ өмсчдөг. Ийм хөрхөн ийм материалтай. Тэгээ ийм гоё хээтэй. Хөнкөө. Энийг болохоор өөртөө хийсэн. Өөрийнхөө сайзанд таруулаад маш жижигхэн. Найзтайгаа хосолдог. Энийгээр ийм хөрхөн мактай ах явж ивэл тэр л миний найз. Окей? Одоо намайг хичнээн их нөгөө хар цагаан өнгөнд дуртай вэ гэдгийг бол эндээс харж болно. Энэ бол миний өөртөө нэгсэн анхны малгаануудын нэг баха. Би энийг хийх гэж бараг л 3 удаа тайлал буцаагаал нэхэл яг ингэж сурах гад айгүй хичээж нэгсэн. Гэтэ бараг л 2 жил өмссөн үү. Тэгээ ийм гадагшаага жоохон ийм сунаад жоохон онцгүй болсон. Гэтэ стил гоё хിവэрэл байгаа. Миний хайртай. Малгай. Одоо бодоод хахаар 2 гадаад найзтай юм нэхийг зааж өгсөн байхгүй юу? Тэнгүүд нэг нь болохоор надад цөөнх нэгчээ гэсэн одоо бүр заяа. Юм нэхийг зааж өгсөнд маань баярлаа гэд. Нөгөө найз маань болохоор надтай аюу дотно. Тэгээ ялангуяа манай охин бүр амар хайртай байхгүй юу? Тэгснээ яг юу нэхэж өгсөнийг харуулъя заяа. Ингээд ийм хөөрхөн жижигхэн ягаан өнгөтэй бикини игдүүд байгаа зү. Ямар хөөрх юм бэ? Ажигсаа яг таардаг. Баярлалаа Пэри. Зя цаг бол өстой явж өгд юм байна. Явж өгч шүү. Of course. Тэгээ болоогүй надад энийг нэхэж өгсөн. Хөөрхөн магааз багштай. Таяр нэг өмсөж гай зураг авах болнаа. Өнгөрсөн жил нэвчээсэн юмнаас бас ганц 2 гарч ирж байна. Өндгөн цүнх. Энийг бас хаяа үүрнэ. Наденаг дагуулад гарч марах та. Энийн материал нь их гоё. Тавган дээр тавиад ингэ шарсан өн төшг. Энийг бас би нэг хүнд бэлгэлнэ. Тэгээ бодож байгаад. Би өөрөндөө гэрийнхэндээ өгч тийм дөө. Гэрийнхэндээ өгчүүд тэгээ угаасаа манай анаа нэхэж өгсөн гэд дурсаж зүгэлх гоёлах гэж бодоод ийм нэг hair бандана нэгсэн байна. Энэ жоохон зузаан материалтай. Гэхдээ бол ингээд хөрхөн нөө хайчгүй нөө. Тэгээд бэлхүүсээр бас зүүчж болно. Өмнөдөн дээрээ. Одоо нэг юм 2 юм гарч ирж байна. Тадаа! Кофе уудаг хүмүүс идэв штэ. Зүгээр нэг удаагийн юм уухны газараас өгдөг юм аягнууд идэв штэ. Өөртөө байсан уцыг харж агаад тэгээ энийг хийсэн байгаа. Ийм хоёр хөөрхөн. Миний дээр үед хийсэн юм байна. Тадаа! Энэ юу баг ахгүй юу? Нэг охины пост байсан юм нэгтгэх охины. Тэгэл би хараад
За би энийг л өөртөө хийн гэж шийдсэн. Удаа хийсэ, айгүй удаа хийсэн. Бүлт нь юу бөгөөш зүгээр одоо ингээ эндээс ингээ мөр уяад нэг цамсныхаа гадуур өмсдөг юм топ болгосон. Одоо болохоор би цүнх болгох юм уу гэж бодож байгаа. Хэрэглээд болчингуудлаа, удчингуудлаа өөрчилж болтгоо нас гоё юм те. Энэ бол удахгүй цүнх болох юм байнамаа. Сая цүнх харуулсан юм чи дахиад нэг цүнх харуулчих. Айгүй хөөрхөн цүнх. Би бүр амар туртай. Ийм хөөрхөн наардаа. Тул тал нь би зүгээр цагаан өнгөөр нэхэд ин гэж бол нэхэдсэн чинь ийм хоёр өөр өнгийн цагаан байсан мөлий. Нэг нь ийм шаргал суйртай, тэгэнгүүт нөгөө нь ийм бүр цалин цагаан, бүр цав цагаан, сүүшиг цагаан. Яах өнгөн зөрчсөн. Гэхдээ яг хөө тэрийг нэг ийм алаг юм шиг болгоод ногоонтой нь уусгаад тэгээ хийх гэж бол оролцоо. Зөндөө их юм багтдаг. Багтаамж бол сайтай. Тэгэл хаашаа л бол ингээл хаашаа сундаг болохоор тэр нь бас хитрхи их багтаамжтай байхад нь нөлөөлөх гээд идэг. Өвөл өмсдөг. Хар улаан хоёроор дагнаж хийсэн ийм чих тулаацуулагч байна. Жигэн толгойтой хүн дээрэс нь шингэн үстэй хүн зүгэл хөөрх харагдах байхаа. Надад бол жоохон нэлийн том бэж ижил зөхөх байх. Энэ бол арай л жоохон жижигдээд байгаа. Ягаан өнгөнд бол их дуртай. Ийм цайвар ягаан өнгө зөхдөг. Өөртөө байсан ягаан өнгийн утсаар энэ бол миний хамгийн анхны хийсэн юм мэж топ байхгүй юу? Энэ торон цамц. Гоё урт танцуутай. Би хэрэндээ л том хийлээ гэж бодсон чинь жижигхэн л байсан. Тэгээ надаас өөр хүнд бараг таарахгүй дээ. Энэ цамцанд бол маш дуртай. Миний өөр хийсэн топ гарч ирж байна. Тадам! Ийм цэнхэр имжээртэй цагаан өнгийн топ. Ингээ зүгээр. Эндээ нэг жижигхэн хөрхөн баан гэхдээ юм байна. Би юбктэй хосоор нь хийсэн. Гэхдээ юбкийг нь угаасаа өмсөхгүй мэн гэж шийдээд задлаад одоо цүнх нэг чаа. Хамгийн дуртай юмнуудын маань нэг энэ байна. Энд нь ингээд цэцгнүүд ордог. Цэцгийн ваартай ийм хоёр талаар нь ингэж зангидаж уйдаг. Ямар ч хувцсан дээр бүр хүүдийн дээрч өмсөж болохоор waist нэгсэн байгаа. Ийм харагч байна уу? Тадаа. Аргал дууслаа шүү. Энийг бол би байж болох хамгийн томыг хийшүү. Бүр амар томыг хийшүү гэж хичээсээр байгаа бүр хийсэн. Тэгээд үнэхээр л том. Улаан өнгөтэй. Тэгээд маш гоё зөгтөг надад. Гэтэ би энийг бас хинэгэнд өгөх байхаа гэж би бодож байна. Эний анх юм нэхэж эхэлж явах үедээ хийжсэн нэлээд том төслүүдийн прожектуудын нэг ийм маквин юм цэцэгтэй. Цэцгийг нь харах юм бол ийм маш хүнд. Тэгээд нэлээд жоохон том. Тэгэхээр ямар ч хувцсны гадуур бас өмсчиж болохоор энийг удаан ч өмснө гэж бодож байгаа. Маш удаан нэгсэн учраас. За, одоо ер нь дуусчих шүү. Энэ жижигхэн бас топ байна. Бич дээр л өмсдөг л дөө. Энэ жил би өөртөө байсан бүх нэхэмлийн утаснуудаа дуусгах сорил тавьсан байхгүй өөртөө. Тэр сорил маань бол биелсэн. Одоо надад ямар ч нэхэмлийн утас байхгүй. Яаж ч утсан ингээд юм нэхэд зарим утаснууд нь дуусахгүй шүү дээ. Тэгээд утасны үлддэг байхгүй юу. Тэгээд тэднийг ашиглаад би өөр нэг хоббигоо анлок хийсэн гэх юм уу. Тэр нь хос зүгээр нэхэх. Би ерөөсөө нэхэж чаддгүй байхгүй юу хос зүгээр. Тэгээд тэрийг өөрөө сурыг гэж шийдээд ямар ч байсан анхан шатны ийм оролт, ийм урт оролт нэгсэн байгаа. Нэг Google-ийн киноноос инспирэшн аваад дараагийн удаа зөвхөн хоёр өнгийг ашиглаад нэхнэ гэж бодож байгаа. Энэ бол жоохон олон өнгөтэй, ягаан өнгөтэй, шар өнгөтэй, цэнхэр өнгөтэй. Тэгээд надад шар өнгө нь жоохон илүү санагдаад байгаа. Гэхдээ зүгээр та нартай энэ их нэгсэн зүйлсийг харууллаа. Ямар ч байсан энэ жилийн маань зорилго биеллээ. Нэгдүгээр нэхэмлийн уцаа дуусгасан, хоёрдугаарт бичлэг олж үлдлээ. Одоо би энэ эдгээр зүйлүүд ингээд тараагаад хүмүүс биелүүлээд тэгээд дуусгах болно. Тэрэндээ ч өөрөө баяртай байна. Догдолж гин хинд юу өгөх вэ гэдэг чинь бас мэдрэмжийн асуудал шүү дээ. Миний бичлэгтэй өнөөдөр хамт байсан баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр баяртай. Сэрцэн үү? Сайхан амарсан уу?
хайртай шүү ээж нь. Баяртай гэр минь.